Сайн байцгаана уу? Итгэл доторх мэдлэгээ дэлгүүр ятгаар танд хүрдэг Христ итгэл тань мэдхэн подкастын маань энэ дугаар танд бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар та бүхэндээ Нестор гэх хувь хүний товч намтрыг бас түүний үүсгэсэн урсгал, Несторын урсгал тэр маань яаж яваад Монголд орж ирсэн бэ? Монгол нутагт хэр хугацаанд байсан бэ гэдэг талаар өөрийн уншиж ойлгосон зүйлсээс товчхон тайм хүргэхээр шийдлээ. Тэгэхээр Нестор гэдэг хүн маань манай эртний 381 онд Килик буюу одоогийн Армян улсад мэндэлжээ. Тэгэхээр тэр хүнийг маань улаанд үстэй араб төрхийн Аз хүн байсан гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр тухайн үед ер нь хүмүүс боловсролыг хаана эзэмшдэг байсан гэхээр сүм чуулганд эзэмшдэг байжээ. Тэгэхээр энэ яг дагуу Нестор маань одоогийн Турк улсын Антиох хотод боловсрол эзэмшжээ. Тэгэхээр Турк улсын Туркийн Антиох хот маань тухайн үед байсан хоёр том төвийн нэг байсан баг. Тэр хоёр том төв маань нөгөөх нь юу байсан гэхээр Египтийн Александр хот, тэгээд Туркийн Антиох хот хоёр маань тухайн үеийн теологийн хоёр гол төв болж явж байсан. Энд гол теологийн гол сургаалууд гарна. За сургаалууд боловсруулагдана. Бас бишоп санаартнуудаа энд бэлддэг байжээ. Тэгэхээр яг энэ дагуу Нестор маань энэ Антиохт суралцсан. Тэгэхээр Антиох маань юугаараа онцлог байсан гэхээр Александр хот хоёр маань нэг нь Есүсийн хүн мөн чанарыг, нөгөөх нь Есүсийн бурхан мөн чанарыг илүү онцолж үздэг байсан. Тэгэхээр Несторын суралцсан энэ Антиох Антиохын төв маань Есүсийн хүн мөн чанарыг илүү онцолдог байсан. Египтийн Александр болохоор Есүсийн бурханлаг мөн чанарыг. Тэгээ нэг өсөндөө юу гэж үзэжсэн гэхээр Александрийн талынхан болохоор Есүс бол хүн шиг харагддаг байсан. 100% бурхан байсан. Тэр бол 100% хүн байгаагүй гэж үзэжсэн. Харин Антиохын болохоор Есүс бол бурхан мөн чанараас илүү хүн мөн чанар нь илүү давмгай байсан юм гэж. Тэгээ иймэрхүү энэ маргаан бол бүр хэдэн зуун жил явж ийж сүүлдээ одоо бол бид Есүсийг 100% хүн, 100% бурхан гэдэг энэ ойлголтод хүрсэн. Харин энэ тухайн үед яагаад хүрээгүй вэ гэхээр энэ хоёр төв маань хоёулаа Библийг тайлах энэ аргачлалаасаа болж исэн байгаа юм л да. Тэгэхээр Александрийнхан бол Библийг аллегор гэж ярьдаг, зүйрлэл маягаар тайлдаг. Антиохийнхан болохоор рационал буюу логик талаас нь гэж тайлдаг байсан байна. За тэгэхээр ингээд Антиохт суралцсан Несторыг манай эртний 428 он буюу 47 орчим настай байхад нь Константинопол хотын бишопын суудалд урьжээ. Тэгэхээр Константинопол гэдэг бол одоогийн Турк улсын Истанбул хот байна. Тухайн үед бол Константинопол нэртэйгээр зүүн Ром буюу Византийн эзэнт улсын нийслэл болж ирсэн. Энэ хот маш баян тансаг улс төрийн гол төв болж ирсэн энэ хотын бишопын суудалд Несторыг урьсан. Тэгэхээр хоёрдугаар Теотос хаан Несторыг энэ суудалд урьсан хоёр шалтгаантай гэж үзэж байгаа. Тэгэхээр эхнийх нь шалтгаан нь юу вэ гэхээр энэ том хотын бишопын суудалд сууснараа тэр бишоп болсон хүн маань эзэн хаанаас ер нь дутгааргүй эрх мэдэлтэй болж маш том юм эрх мэдэлтэй болж байгаа. Тэгэхээр ингэхэд бол тэр Константинопол хотын хоёр том санваартан энэ суудлын төлөө өрсөлдөж иж л дээ. Тэгээд хоёулаа хааныг Теотос хааныг таньдаг. Тэгээд хоёулаа хааны дэмжлэгийг авахын тулд зүйл бүрээр хаанд хандж исэн учраас хаан атсан шалгаанд орсон баг. Тийм учраас ерөөсөө энэ хотын тэр хоёр санваартныг биш өөр хотын санваартныг энэ суудал тавья гэж Несторыг өрсөн баг. Хоёрдугаар шалтгаан нь юу гэхээр ер нь энэ хоёрдугаар Теотос хаан өөрөө энэ Несторын сургаал номлолд маш их дуртай байжээ. Тэгэхээр тухайн үедээ Несторыг алтан амт гэж цоллож нэрлэдэг. Тэгээд маш сайхан цээл хоолойтой, уран сайхан үгээр ингэж номлодог. Ер нь их теологийн гүн үнцгийн мэдлэгтэй юм номлогч байсан баг. Тийм учраас ийм хоёр шалтгаанаар хэнийг өрсөн байгаа юм л да. Несторыг энэ бишопын суудалд. Тэгэхээр Нестор маань энэ бишопын энэ суудалтаа 3 жил суугаад тэгээ буусан байдаг. Тэгээ буусан шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө тухайн үед байсан тэр
Есүсийн бурхан болоод хүн мөн чанарын асуудлаас үүдэлтэй теологийн тэр асуудлаас одоо бас болсон байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр одоо Несторын нэг шав байсан байгаа, Анастас гэдэг. Энэ хүн хүмүүстэй зүгээр ингээд яриад сууж байхдаа хүмүүс ярьдаг шүү дээ, тийм өөрийнхөө санаа бодлоо хэлээд саналаа ингээд ярьдаг шиг ингээд ярьсан байгаа юм л да. Тэр юун дээр ярьсан гэхээр тухайн үед Есүсийн их Марияг одоо Тетокос буюу бурхны их гэдэг үгээр ярьдаг байсан байгаа. Ярьж одоо тийм бич яадаг, номлодог, тэгж үздэг байсан баг. А гэтэл энэ Несторын энэ дагалдагч Анатас гэдэг хүн юу гэж хэлсэн гэхээр ер нь энэ Марияг Тетокос гэхээс илүүгээр Христотос буюу одоо Христийн их гэж хэлсэн зүйтэй юм а. Яагаад гэвэл Тетокос гэж дуудаж байгаагаараа бурхныг төрүүлсэн бурхны их гэж үзээд энэ тухайн үед бол одоо Марияг жоохон шүтэх маягтай байсан. Тэгэхээр энэний эсрэг энэ бол тийм биш ээ. Мария Есүсийн хүн биеийг, махан биеийг төрүүлсэн одоо түүний ээж юм а гэдэг утгаар нь Христотокс гэдэг нэрийг хэрэглэх хэрэгтэй гэсэн ийм санал хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ саналаас энэ ярианаас болоод тэгээд тэр одоо Нестор маань ингээ буруутгагдаж ерөнхийдөө гаж одоо сургаал нэвтрүүлсэн гаж сургаал тараасан гэсэн ийм одоо юу төрсэн байгаа. Буруутгалд төрсэн байгаа юм л да. Тэгээд энэ ингэж явсаар хагаад манай эртний 431 онд Эфесийн одоо Туркийн Эфес хотод бүх нийт одоо тухайн үеийн бүх бишопууд, санвартнууд чуулсан чуулганаар Несторыг албан ёсоор одоо гаж сургаал дэлгэрүүлсэн гэж үзэж тухайн үеийн чуулганаас хөөсөө. За ингээд хөөснийхаа дараа тухайн түүний яаж шийтгсэн бэ гэхээр гэрээ хорионд байлгасан байгаа. За шорон гянданд байлгасан байгаа. За ингэж явсаар хагаад түүнийг одоо Египт рүү цөлсөн. Тэгээд ингэ цөллөгт байж байхдаа маш их зовлон одоо амссан гэж талаар бичсэн байдаг юм лээ. Тэгээд ингэж явсаар хагаад манай эртний 439 онд 60 орчим наснда Нестор Египтэд цөллөгөнд байхдаа нас баржээ. Тэгээд түүнийг нас барсны дараагаар одоо Несторын тэр сургаал номлолыг тухайн үеийн одоо дэмжижсэн санвартан бишопууд итгэгч нарыг хавчиж эхэлсэн байгаа юм л да. Католик чуулганаас. Тэр католик гэдэг маань одоо латин хэлний түгээмэл гэсэн үгнээс гаралтай. Тэгэхээр өөрсдөө цорын ганц одоо түгээмэл чуулган биднээс өөр сургаал номлол байх юм бол бүгд гаж гэж үзчихсэн учраас тэгээ түүний одоо дагалдагч нар ингээ хавчиж эхэлсэн байна. Тэгэхээр тухайн үед тэр дагалдагч нар маань тэр үед одоо хаашаа зугтсан гэхээр католик чуулган хүрээгүй газар руу зугтсан. Тэр нь хаа юу болж таарсан гэхээр тухайн үед одоо дорныхан буюу тий Перс, Иран, Ирак. За тэгээд энэ Египт, тэгээд энэ Төв Аз руу, Дундад Аз руу ингэж зугтсан байгаа юм л да. Тэгээд эдгээр ингэж явж байгаад одоо Перс буюу Иранд ерөнхийдөө төвлөж суух болсон. Энэ үеэс эхлээд бид нар католик чуулганаас бүр мөсөн харилцаа холбоогоо тасалсан. Тэгээд энэ харилцаа холбоогоо тасалсан гэдэг нь юу гэсэн үг гэхээр бид нар өөрсдийнхөө сургаал номлол, теологийг одоо ямар ч тий хараа хяналт юу гэх тэдний хяналт дор биш өөрсдөө зааж сүм чуулганаа тарьж бишоп санаартнуудаа ингээд томилж эхэлсэн байгаа юм л да. За тэгээд эдгээр маань ингэж явахдаа тухайн үеийн одооны торгоны зам гэж ярьдаг тий худлааны замаар дамжаад хятад цаашлаад энэтхэг далаагаар цойлон арал тэгээд бүр Японд хүрсэн тийм мэдээ байдаг юм билээ ер нь Несторчууд. За ингэж явж байгаад манай эртний 638 онд анх одоо юу яасан юм бэ? Хятадд анх Несторын одоо сүмийг байгуулж ижээ тухайн үеийн Хятадд одоо Тан улс байсан. Тан улсын нийслэл Чанан гэдэг хотод анхны Несторын сүмийг байгуулж исэн байна. Гэтэл сонирхолтой юм билээ. Нэг юу нэхлээр Монголд бол би одоо урд нь ингээ бодохдоо Хятадаар дамжиж Несторынхан орж ирсэн баг гэж бодсон чинь үгүй юм билээ. Тэгээд харин бүр сүүлд 8-аас 900 одоо оны үед Несторын хамб Тимотос гэдэг хүн одоогийн Монголын нутаг орхны хөндөд байж исэн тухайн үеийн Уйгур улсын нийслэл Хар Балгас гэдэг одоо хот руу тухайн үеийн санварт номлогч нарыг илгээсэн баг. Тэгэхээр энэ Уйгурчууд гэдэг маань хэн байсан бэ гэхээр Төрөг Ухсааны нүүдэлчин аймаг байсан. Одоо энэ орхны хөндөй, орхон энтер гэдэг чинь Төрөг үг юм байлээ шүү дээ. Тэгэхээр энэ Уйгурчуудаар дамжаад одоо юу яасан юм бэлээ? Хэрээд аймагт орж ирсэн юм бэлээ. Тэгээ энэ дээр бас нэг холбогдуулаад ярихад бол Уйгурчууд маань Уйгур болон Сир бичгийг одоо
хооронд нь сайжруулаад тэгээд төрөг үг биш төрөг болоод сэр үсгийг хооронд нь сайжруулад уугар гэдэг бичгийг гаргаж авсан. Тэгэхээр энэ уугар бичгээс монголчууд уугаржин монгол буюу босоо монгол бичгийг бас ингэж уламжилж авсан юм билий. Тэгэхээр энэний гол одоо нөгөө үүсэл нь бол ерөнхийдөө энэ Нестор шашинтнуудын оруулж ирсэн тэр сэр бичгийн нэг тийм одоо дуудлага авианаас бас үзсэн гэж бас үздэг юм билээ. Тэгэхээр сэр үг маань өөрөө бас аримеик хэлний нэг салбар гэж явдаг. Тэгээ аримеик хэлний нөгөө салбар нь болохоор бид нар мэдж байгаа юудичүүдийн хэл бол бас аримеик хэлний нэг салбар гэж явдаг юм билээ. За ингэж явж байгаад яасан гэхээр ерөнхийдөө уугурчуудтай хил залгаа оршиж ирсэн Хэрээд аймагт Несторын одоо урсгал орж иржээ. Тэгээ энэ талаар тухайн үед амьдарч ирсэн Сирийн Юдэ түүхч Бар Хербос гэдэг хүний нэг загтал байна л да. Тэгэхээр энэ Бар Хербос Мерв хотод одоо байж исэн Несторын бишоп Эбид Есү гэдэг хүнд захиа бичгтээ Хижрагийн 398 онд Түргүүдийн дунд байдаг Хэрээд омгийн хаан нь баптизм хүртэж Христийн дагалдагч болвоо гэж ингэж бичсэн ийм загтал байдаг юм. Тэгээ энэтэй яг энэ загтлынтай бас ойролцоо бас нэг загтал байгаа. Тэгээ тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Хрэдийн нэгэн хаан өөрийн эзэмшлийн одоо нутагтаа ан ав хийж аваад цасан шурганаар төөрчээ. Тэгээ төөрч бүдэлж явхад нэгэн санваартан таарад хэрвээ чи Христийн шашинтан болвол би чамд хизээч одоо мөхөхгүй замыг зааж өгнө гэж хэлсэн ба. Тэгэхээр тэр хаан за би ямар ч хэлсэн Христийн дагалдагч болж Бурхны нэг хураг болно гэж амласан учраас амлаж тэр санваартан түүнийг дагуулж гэрт нь хүргэсэн ба. Тэгээ энэний дараа нөгөө хаан өөрийнхөө нутагт байсан Нестор худалдаачдыг тэд нь уугурчуд исэн юм шиг юм л да. Тэр Нестор худалдаачдыг цуглуулад тэгээ тэдний шашинд одоо орж сойрхол хүртсэн гэж байна. Тэр сойрхол гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр тухайн үед тэр хүн баптизм хүртэж эзний зоог амсаад тэгээд итгэгч болсныг нь одоо сойрхол хүртсэн гэж ярьдаг юм бэл. Тэгэхээр энэ хаан маань хэн байсан бэ гэдэг бас нэг асуулт бас гарна бах те. Тэгэхээр ер нь ингээд одоо нэг өвөр Монголын Чингис хаан ч юм уу ингээд үзээд ер нь тиймэрхүү байдлаар үзсэн хүмүүс бол энийг ихэнхдээ нэг Ван хаан гэж бас ойлгох гэдэг юм бэл ойлгоод байдаг л да. Би ч бас тэгж бодож байна. Тэгсэн чинь Тойрол хаан маань болохоор 1143 оноос 1145 оны айл нэгэн төрөөд 1160-аас 1203 онд Хрэдийн хаан байсан хүн. Одоо энэ загтал дээр гараад байгаа Хижрагийн 398 он гэдэг маань манай эртний 1020 он гэж үздэг юм байна эрдэмтэд. Тэгэхээр энэ хаан маань тэгэхээр одоо хэн бол Тойрол бол биш болж таарч байна л да. Тэгвэл энэнийг нэг хятадын сурвалж бичигт Хрэдийн Маркус хаан Нестор одоо Христосын сойрхол хүртэж буйруг гэдгээд цол хэрэгм хүртэж хаан болсон гэсэн нэг ийм сурвалжч байт юм. Тэгэхээр энэ маань Маркус гэдэг нь одоо грекийн Маркос гэдгийн сэр дуудлага юм байна. Маркус гэж. Тэгэхээр бид нар бас бодож олно л да Хрэдүүд маань яг жинхэнэ одоо тий хаанхын ямар ухсааны хүмүүс байсан бэ гэж магадгүй бодож иж магадгүй. Тэгэхээр Хрэдүүдийг бол ерөнхийдөө яг Монголын язгуур аймагуудын нэг гэж үздэг. Тэгэхээр Дуваас хохрын 4 хөвгүүнээс Ойрод, Баадууд, Хойд, Хэрээд гэсэн 4 Монгол аймаг үүссэн. Тэгэхээр Хэрээд гэдэг нэрний одоо үүсэл нь юу вэ гэхээр нэг 7 хөвгүүнтэй нэг хаан байжээ. Тэгэхээр тэр 7 хөвгүүн нь бүгдээрээ хар бараан царайтай байсан учраас Хэрээд гэдэг нэр авсан. Хэрээд гэдэг нь хар бараан шувуу буюу Хэрээний олон тооны нэр үг юм байна. Хэрээд гэдэг нь. Тэгэхээр энэ аймгийн тэр Маркус гэдэг хаан нь төөрч яваад Несторын Христ итгэлд орсон хаан болж таарч байгаа. Яг энэ Хижрагийн тооллын тэр загтаад гарч 398 он тэр хүний амьдарч байсан он яг ингэж таарч. За тэгээ түүний хүү Курчакус гэж хүн байна. Бас монгол хүн. Тэгээ энэ бас л грекийн Кириакос гэдэг нэрний одоо сэр дуудлага юм. Курчакус гэдэг нь. Тэгээд энэ хоёрын одоо Маркус бол Маркусын хүү Кирчакус, Кирчакусын хүү Тойрол юм байна. Тэгэхээр энэ Хэрээд аймаг маань энэ хооронд ерөнхийдөө 3 хааны үед дамжаад Несторын итгэлт болсон. Тэгээд энэ хооронд юу болсон гэхээр 200 гаруй мянган хүнд баптизм хүртээсэн гэсэн нэг бас нэг юм баримт байдаг юм байна. Тойрлыг одоо яг
Несторын итгэлтэн байсан уу үгүй юу гэдээ бас заримдаа нэг хүмүүс ингээд маргаад байдаг. Тэгтэл энэ нуус товчооны 178 дугаар хэсэгт үчил байдаг юм бэ. Тэгээ энэ үчил нь ямар өчтэй байсан гэхээр Чингис хаанаас одоо эцэг хүүгийн харилцаанаас урвахтаа нэг урваад гимшигтэй Чингис хаанд өөрийнхөө одоо жигчийн урууны цусыг сайвруулж жижигхэн савнд хийгээд явуулахдаа нэг хэлсэн үг байна л да. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлсэн гэхээр ай халаг сайн хөвгүүнээсээ салж сайхан төрөө гутаа бий. Эрхэм хөвгүүнээсээ салж эвдрэх үйлийг хийв бий гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ одоо энэ бидний одоо уншиж байгаа энэ нуус товчон дээр ай халаг гэж бичигдсэн энэ үгний оронд ер нь бол яг одоо их бичгтэрээ бол абу бабу гэсэн үг байт юм байна. Тэгэхээр одоо энэ юу гэж хэлсэн гэхээр абу бабу гэж хэлээ. Тэгээ энэний дараагаас саяны хэлсэн тэр одоо хэсэг тэр гимшлийнхаа үгийг хэлсэн байна. Тэгэхээр энэ абу бабу гэдэг энэ хэллэгийг эрдэмтэд судалж л дээ. Энэ одоо яг ямар хэл учиртай хэллэг вэ гэж. Тэгэхээр энэ абу бабу гэдэг хэллэгийг судалж үзсэн эрдэмтэд одоо нөгөө үг зүүн талаас нь үзээд энэ бол Несторын Христ итгэлт хүний залбирахтаа хэлдэг байсан хэллэг байна гэж үзсэн баг. Би түрүү хэлсэн тийм ээ нөгөө сир хэл маань аримэ хэлний нэг салбар хэл. Тэгээд одоо энэ Хятадаас олдож байгаа бичиг дурсгалын зүйл, Монголоос олдож байгаа бичиг дурсгал, Төв Азиас олдож байгаа бичиг дурсгалын зүйл дандаа нөгөө сир хэлээр байгаад байдаг нь тухайн үед нөгөө Персэд орж ирсэн Несторын Христ итгэлтэнгүүд маань Библи болоод сургаал номлолоо бүгдийн сир хэл дээр орчуулж авчирсан юм билээ. Тийм учраас энэ тэдний энэ одоо Библийнхэн ч юм уу те ямар зарим үг хэллэгнүүд нь сир хэлээр ороод ирсэн байдаг юм билээ. Одоо нэг төвдийн хэллэгтэй адилхан үг одоо Монголын будны шашинч төвд хэлээр явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Одоо тийм байдалтай байсан юм билээ. Тэгэхээр энэ абу бабу гэдэг үг маань юу гэж хэлж байгаа бол тэр сир одоо аримэ хэлээр аав гэдгийг аба гэж дууддаг. Тэгэхээр сир дуудлагаар бол энэ абу болчихж байгаа юм байна. А бабу гэдэг нь одоо аавын аав гэсэн бабаа гэсэн үг юм байна. Тэгэхээр энийг нь одоо ингээд яг ингээ монголоор орчуулах юм бол аавын аав, эцгийн эцэг гэсэн үг юм байна. Тэгэхээр тухайн үед эндээс юу гэж тэд нар дүгнсэн одоо эрдэмтэд юу гэж дүгнсэн гэхээр Несторын Христ итгэлтэнгүүд бурханыг те одоо Яавыг аавын аав, эцгийн эцэг минь гэж ингэж дуудан залбирдаг байжээ гэж ингэж хэлсэн баг. Тэгэхээр энэ бол одоо яг энэ Тойрол хааны нэг юм Несторын итгэвч байсан гэдгийг нэг талаараа юм бичиг нуус товчонд ингэ бичиж үлдээсэн байдаг юм. За энэтэй холбогдуулаад бас нэг юм ярихад энэ Тойрол хааны орд өргөө гэж нуус товчонд бичиж хэлсэн байдаг те. Туулын сав хар түн гэдэг газар байдгаа гэж. Дэ наван гэх мэт эрдэмтэд одоо одоогийн Төв аймгийн Алтан булаг сумын 5 толгой гүүрний засмал замын дэргэд байх нэгэн төрийг за энэ нуус товчондоор гарч байгаа энэ Ван хааны өргөө гэж үзсэн. Тэгэд ингэж үзээд малтлах судалгаа явуулсан чинь эндээс нь буддын одоо шашинтай холбогдолтой маш их юм эд зүйлгийн зүйл гарч ил дээ. Тэгээд энэс үүдээ зарим хүмүүс Ван хаан болвол юу биш вэжээ. Христ яг Несторын Христ биш байсан байна гэж үзчихсэн ба. Гэтэл Перле гэх мэт одоо нэрт эдэмтэд маань энэ одоо төрийг манай эртний 10-аас 11-р зууны үеийн түргийн голын Кеданы балгас гэж үзсэн. Яагаад тэгж үзсэн гэхээр энэ бол буддын сүм болж таарсан байна. Буддын нэг сүмийн төр болж таарсан. Харин одоогийн Ордос аймгийн олон сүм гэж одоо нэрлэгдэж байгаа нэг юм төр олдсон юм байна. Тэгэхээр эндээс бол одоо Несторын Христ итгэлтэй холбоотой маш олон дурсгалууд ялангуяа маш олон загалмаанууд сүмийн төр олдсон. Тэгэхээр энэ Ордосоос олдсон олон сүм гэдэг газрын энэ төр нь дундад зууны үед бичигдэжсэн Ван хааны Тэнтүк гэдэг ордон болох нь тогтоцсон байна. Тэгэхээр Ван хааны яг жинхэнэ ордон бол одоогийн Ордос аймагт байгаа тэр олон сүм гэдэг газар байгаа тэр төр болж таарсан. Тэгэхээр эндээс ингээд харах юм бол ямар ч сан Ван хаан бол яалтчгүй Несторын итгэлтэй юм хүн байжээ гэж ингэж хэлж болохоор байна. За ингээд 1204 онд Чингис хаан маань их Монгол улсыг байгуулахад Хэрээдийн улс мөхөж 1203 онд Ван хаан зүгтэж яваад 8 чүүдийн одоо нутагт нас оржээ. Тэгээ энэ үед Хэрээдүүдээс гадна 8 чүүд онгуудууд Несторын Христ итгэлийг хүлээж авсан байна. За ингээд цаашаа хэдүүлээ ингээд товчхон их Монгол улс руу орё. Тэгэхээр
Жувенигийн дэлхийг байлдан дагуулагчийн түүх гэдэг номон дээр Жувенигийн нэг бичсэн зүйл байна л да. Тэгэхээр энэ дээр ингэж бичсэн байна. Чингис хаан бол бүх шашныг хүндэтгэн адил тэгш үздэг. Түүний хүүхэд ач зээ нар өөрсдийн дураг санаагаар шашнаа сонгож авдаг. Зарим нь буддын, зарим нь лалын, зарим нь христийн, бус нь бол эцэг өвгдийнхөө шашныг шүтдэг гэж хэлсэн байна. Тэгэхээр энийг одоо академикч шагдар сурангаа юу гэж дүгнсэн бэ гэхээр эндээс үндэслээд нэг дүгнэлт гаргасан байна л да. Тэр нь юу гэхээр янз бүрийн угсаа шүтлэг бишрэл бүхий янз бүрийн ард түмнүүдийг эзэлсэн учраас тэдний сэтгэлийг нь хураах зайлшгүй шаардлагын үүднээс зориуд боловсруулсан бодлого байсан юм а гэж хэлсэн байна. Ярьсны шалтгаан юу гэхээр Монгол төрийн бодлогыг бид ихлээр ойлгомоор юм билээ. Их Монгол улсын үед энэ юу байсан гэхээр ер нь их Монгол улсын их хаадууд нь ямар нэгэн шашинд илт ордгоо, ямар нэгэн шашныг илт бусдаас нь ингэж шүтж байгаагаа ингэж харуулдаг байсан байна. Яагаад тэгэхээр энэ нүгэ эргээд тэр их Монгол улсын эв нэгдлийг бусад тэр үндэстнүүдийг дунд байгаа өөрсдийн шашныг илүү төвөөлгөх, үүнээс бол шашны хагарал ингээд зөрчилдөөн үүсгэхийн тулд энэ хаадууд өөрсдийнхөө итгэл бишрэлийг хувьдаа авч явдаг байсан гэсэн юм дүгнэлт гаргаж байна. За тэгээд энэ үеэс эхлээд ерөнхийдөө Несторын урсгал бол 1020 оноос 1204 он гэдэг нь бол 100 гаруй жилийн дотор ерөнхийдөө монголчуудын шашин болж хувирсан гэж бас дүгнэдэг юм байлээ. Энийг юугаар харж байгаа вэ гэхээр Чингис хааны эбага бих, эсэлжин, хулан гэх мэт хатангууд нь бүгд Несторын шашинтай монгол хүмүүс байсан. За тэгээд бас түүний өргөмөл дүү Шихийн хутаг байна. Энэ бол бас Несторын итгэлтэй ийм хүн байжээ. Тэгээд Шихийн хутгийг бол Нуус Товчааг бичсэн гол хүн гэж үздэг тийм ээ. Тэгэхээр энийг Америк нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн профессор Лавра Мезис гэдэг хүн юу гэж хэлсэн гэхээр Нуус Товчааг бичсэн хүн бол Нестор шашинтай, Нестор итгэлийн хүн байсан гэж дүгнсэн баг. Тэгэхээр манай нэрт эрдэмтэн манай нэрт төгс Баабар бол юу гэж хэлсэн гэхээр за энэ Нуус Товчааг бичигдсэн болон найруулал Дестарагийн харах юм бол 13 дугаар зуунд амьдарч ирсэн Нестор итгэлтэн буюу Шихийн хутаг байсан байх боломжтой гэж ингэж дүгнсэн баг. Тэгээд энэ 13 дугаар зууны үе бол Несторын хөгжлийн оргил үе гэж үздэг юм билээ. Яагаад гэвэл нэгдүгээр Несторын шашин маань ерөнхийдөө Монголын хаадын гэр бүл, түүний хатад үр хүүхдүүд нь аль хэзээ Нестор итгэлтэй болчихсон. Тэгээд ийм учраас нөгөө байлдан дагуулдынхаа үед ер нь Христ итгэлтэнгүүдийг, тэгээд Христосуудыг гэж бичиж байгаа юм л да. Христосуудыг тухайн үед ялангуяа баруун зүгтгийсэн дайндаа лалуудаас илүүгээр өршөөж, бүр тэтгэж, амьд үлдээж, бүр заримд нь хот, ордон энтер ингэж бэлгэлжсэн нэг иймэрхүү юм байт юм бэл. Тэгээ эндээс үүдээд нэг хитгэн юу яа, нөлөөтэй хэдэн хүний талаар яриа. Тэгэхээр Монголын их 3 дугаар их хаан Гүйг хааны талаар Палеоне Карфини гэдэг Италийн жуулчин хүн бичсэн байна л да. Тэгэхээр энэ хүн юу гэж хэлсэн гэхээр их хаан Гүйгийн бараа болгочдын дотор Несторчууд чухал байр эзэлдэг бөгөөд тэднийг үргэлж дэмжиж тэтгэдэг. Өөрөө ч баг Христ итгэгч болох ойрцсон. Их өргөөнийхөө өмнө Несторын сүм байгуулсан. Тэнд нь хүндэтгэл мөргөл явагдаж байдаг гэж бичсэн байна. Харин бас нэгэн Перс сурвалжууд юу гэж хэлсэн гэхээр Гүйг хааны эцэг нэгт их өөр дүү Кадаж гэж бичдэг юм билээ. Энэ нь итгэгч байсан. Тэгээд маш алдартай жанжин дүүгийнхээ итгэлийг их хаан Гүйг ихэд хүндэтгэн дээдэлдэг. Тэр шашны сургаал номлол нь Гүйгийн сэтгэлд хаданд сийлсэн мэт арилшгүй тод байдаг. Тэгээ мөн бас Чинхаан нөлөө нэмэгдэнэ. Тэгээ Гүйг хаан Христийн шашинт санаатан шашинтнуудад тал бүрийн дэмжлэг үзүүлдэг. Энэ тухай мэдсэн хилийн чандад энэ мэдээ хилийн чандад хүрэхэд Дамаск, Румын, Багдад ясаачууд, русчүүдийн санвартангууд Гүйг хааныг зорин ирдэг. Хааны албаны эмч томч нарын дотор Христийн шашинтан байлаа гэж ингэж дүгнж бичсэн байна. Мөн 4-р их хаан Гүйгийн үед хар хоромонд очиж нэгэн Европч уулчин бичгтээ юу гэж үтсэн гэхээр хар хором хотод Несторын хамт суудаг. Энд сууж хүндэтгэл мөргөл явуулдаг. За мөнх хаан гэр бүлийнхаа хамт хэд хэдэн удаа сүмд орж мөргөл өргөж байсан гэж бичсэн байна. Үүнээс гадна бас мөнх хааны ээж Сорхогтон бих өгөөдөө хааны хатан турхан энтрийг бол бүгднийг Нестор итгэлтэнгүүд байсан гэж бичдэг юм билээ. Тэгээд ялангуяа Сорхогтон бихийн талаар илүү уншиж судлах сонирхолтой юм билээ. Тэгэхээр Сорхогтон бих өөрөө нөгөө Хэрэг аймгийн
Нестор итгэлтэй байсан. Тэгээд тэр өөрийн 4 хүүхдээ мөнх ховлаа хүлээгүй ариг бүхийг одоо өсөж хүмүүж өснө. Дөрвөлээ одоо Монголын бас хаадын зэрэгт хүрсэн юм хүмүүс байдаг юм л. Тэгээд энд дотор нэг хүнийг ярихад бол хүлээгүй хаан байдаг юм. Ил хаан тусыг байгуулсан мөнх хааны дүү энэ хүлээгүй нь ээжийнхаа хамаатан болох одоо Христийн Нестор итгэлт Догууз гэдэг хүнийг хатан авалгасан. Тэгэхээр Догууз хатныг одоо орд өрөөгийн дагаад дандаа жижиг сүм Несторын жижиг сүм дагаж явдаг. Тэгээ хатан тэндээ үргэлж мөргөл өргөдөг байсан гэж хэлж байгаа. Тэгээ хүлээгүй тэгээ энэ хатанднаас хамгийн их одоо зөвлөгөө авдаг, ярилцдаг, зөвлөждөг тийм ээ. Одоо тийм байсан байгаа юм л да. Тэгэхээр хүлээгүй энэ Догууз хатан хоёртой холбогдуулаад нэг түүх байна л да. Тэгэхээр энд тухайн үед нөө Персид лалын шашин болоод энэ Несторын урсгал хоёр бас их тэмцэлдэжсэн юм лээ. Лалууд ер нь Несторчуудыг их одоо дээрлэх хийж даралдаг гэх юм уу тийм байх үед нь хүлээгүй хаан тэднийг лалуудаас одоо өмгөөлж бүгднийг лалуудыг цохиод тэгээд Несторчуудыг тухайн үед маш ихээр одоо дэмжиж өмгөөлж исэн учраас тухайн үед Несторчууд хүлээгүй Догууз хоёрыг Константин Илена гэж одоо Илена хоёртой зүйрлжсэн байна. Энэ Константин Илена гэдэг нь нөгөө түрүүний хэлсэн Константин Бол гэдэг хотыг одоо дэлхийн хамгийн анхны Христ итгэлт хот болгож ирсэн хаан юм билээ л дээ. Тэгэхээр энэ хаантай одоо хүлээгүйг хатныг нь тэр хатантай Догуузыг Иленатай ингэж бас харьцуулан ярьжсэн нь одоо хүлээгүй хаан Несторын Христ итгэлийг маш ихээр дэмжин тэтгэжсэн гэдэг нь одоо энэ илт байгаамаа гэж одоо түүхчид бас ингэж бичсэн байдаг юм байна. За тэгээд хүлээгүйгийн дүү Абга гэж хүлээгүйгийн хүү Абга хаан бас Несторын итгэлт одоо Мария гэдэг их нэртэй байсан. Тэр нь болохоор Константин Бол хотын 8 дугаар Михаилын охин байсан. Абга хааны үед одоо Хубилай хааны зарилгаар Израильд очиж мөргөхөөр Онгууд аймгийн Рабан Саума Марк гэдэг хоёр монгол одоо санваартан их ил хаанд очиж л тэр үед нь 1281 онд тэгээд Маркийг нь 3 дугаар Маа Яблах гэдэг цол өргөөд Багдадын хамбад одоо өргөмжилсэн баг. Тэгээ энэ үеэс эхлээд ер нь бол монголчууд өөрсдөө Несторын тэр хамбад өргөмжлөгдөн ингэж үйлч хийж ажиллаж байсан байгаа юм л да. Тэгэхээр энэ Рабан Саума гэдэг хүнийг бас их онцолж ярьдаг юм байлээ хүмүүс. Тэгэхээр энэ хүн маань одоо гадаад харилцаанд одоогоор ярих юм бол Яаманд тийм ээ төшмөл маягийн ажил хийж байгаад тэгээд Абга хааны хүү Аргун хааны үед одоо элчээр тухайн үеийн Константин Бол Лондон тэгээд Парис Ромд очиж исэн баг. Тэгээд тэгж хэлэхдээ явж байхдаа энэ хүн тухайн үеийн одоо хаадуудад юу гэж хэлж ирсэн бэ гэхээр мэдэх тун одоо монголчуудаас олон хүн Христ шашинтан бөгөөд тэдний дотор хатны хүүхдүүд багада загалмайлуулж Христийг дагсан нь цөөнгүй. Тэд хүрээ буудал бүртээ сүм дугуйтай хаан та бүхэнд сэрийг эзэмшүүлж Иерусалимыг чөлөөлөхийн тулд тусламж хүсэж байна гэж бичсэн байна. Тэгэхээр энэ Аргун хаан бол одоо тухайн үед ариун хот болох Иерусалимыг лалчуудаас одоо чөлөөлөхийн тулд ингэж нэг Ромчууд, Европчуудаас дэмжлэх хүсэхтэй гэж одоо яриулж явж ирсэн байна. Тэгээд Алтан ордны улсад гэх юм бол Батхааны хүү Сартак байна. Сартакийн ордонд одоо Кояк гэдэг одоо юм зөвлөх байна шүү дээ. Энэ зөвлөх маань бол одоо Нестор итгэлтэй. Тэгээд хааны гол зөвлөх. Энэ хаан Сартак хаан энэ зөвлөхтэйгөө маш их одоо цагийг өнгөрөөдөг. Тэрнээс их суралцдаг байсан. Тэгээд зарим одоо бичлэгнэр болохоор Сартак хаан өөрөө загалмай зөвдөг. Загалмай одоо нэг сойрхол хүртгүй баптизм хүртэж итгэж болсон гэсэн бас тийм мэдээ байдаг юм байна. Тэгээ энэ хүртэл ерөнхийдөө нэг жоохон тайм маягаар юуг та бүхэнд хэлхийг хүссэн бэ гэхээр их Монгол улсын одоо тэгээ үннээс гадна бол яг их Монгол улсын үед тухайн үед 30 хамб сая одоо Нестор итгэгчүүд байсан гэсэн бас тийм мэдээ байдаг юм байна. Чоо нэг зүйлийг хуваалцаад дуусгая гэж бодчих. Тэр маань юу вэ гэхээр энэ нэвшил байгаа юм л да. 1351 оны Туулаа жил Тогоон Төмөр хааны нэг юм зарлиг дотор бичигдсэн байна. Зарлигийг унших юм бол ингэж одоо уншаад тэгэхээр мөнх тэнгэрийн хүчинд их суу залин ивэлд хааны зарлиг маань цэргүүдэд ноёдод цэрэг даргад балгадын даргасад ноёд болон зорчин явах элч нарт дуулах зарлиг Чингис хааны, Өгөөдөө хааны, Сэцэн хааны, Үлзийт хааны, Хүлэг хааны, Буянт хааны, Гигэн хааны, Худагт хааны, Ирэнчинбал хааны ба хааны зарлигүүдэд тойд, эрхүүд, сэншээнүүд, дашмад альва алба говчор үл үзэн Тэнгэрийг залбирч, ерөөл өгөн атугай химээксэд ажгуу эдүгэ бээр бөгөөс урдын зарлигуудын ёсоор альба алба говчор үл үзэн Тэнгэрийг залбирч,
бидний өрөөн өгөх батугай гэсэн нэг юм зарлиг байна. Тэгэхээр энэ дээр нэг хідэн нэг гарч байгаа юм л да. Тойд, сэншэнүүд, дашмад, эрхүүд гэдэг. Тэгэхээр энэ нь юу хэлсэн бэ гэхээр тойд гэдэг нь одоо буддын лам хуврагуудыг, сэншэнүүд гэдэг нь бомбын шашинтнуудыг, за дашмад гэдэг нь лалын шашинтан, эрхүүд гэдэг нь Христийн номлогч санамартнуудыг одоо тус тус нэрлэж ирсэн байна. Тухайн үед ерөнхийдөө энэ Нестор итгэлтэнгүүдийг ерөнхийдөө эрхүүд гэдэг нэрээр нэрлэж ижээ. Тэгэхээр энэ эрхүүд гэдэг нэрийг судалсан эрдэмтэд юу гэж хэлсэн гэхээр энэ нэр нь одоо грекийн архион буюу тэргүүлэгч гэдэг үгнээс гаралтай үг нь ингэж одоо сумжирж явсаар хагаад дуудлагаараа монголчлогдохдоо эрхүүд гэж болсон юм байна гэж ингэж үзэж байгаа. Энэ нэр маань одоо ч гэсэндээ ерөнхийдөө энэ Сибирийн орчимх газар нутгийн нэрэнд энэ эрхүүд гэдэг нэр үлдэж хоцорсон байт юм байна сонирхолтой. Тэрний хамгийн гол одоо нэг төлөөлөл нь юу гэхээр одоогийн нэг эрхүү гэж яриад байдаг. Гэтэ Иркутск гэж нэрлэдэг энэ хотын нэр нь энэ эрхүүд буюу энэ эрхүү архион гэдэг тийм энэ Несторын санамартны энэ нэршлээс үүдэлтэй юм байна. Тэгээ энийг баталсан зүйл нь яасан гэхээр үнэхээр одоо энэ эрхүү хотын ойролцоогоос Сирийн одоо Төв Азиас нүүдлэж очисон тэр Несторын итгэлт хүний оршуулга тэгээд одоо зарим ийм сүм дугуйтай холбоотой ийм зүйлс олдсон байна. Тэгэхээр энэ эрхүү гэдэг энэ үг маань одоо ч гэсэндээ энэ ингээд хэвлэж үлдсэн байдаг юм байна. Тухайн үед бол тэгчдийг бол эрхүүд гэдэг нэрээр ерөнхийдөө нэрлэж бас хууль цаазандаа ингэж бүр оруулсан байт юм байна. Ерөнхийдөө Несторчууд маань ямар загалмаа хэрэгжилж байсан бэ гэхээр одоо энэ католик чуулганы загалмаа бол Голготагийн загалмаа гэж явдаг юм байна. Тэгэхээр энэ Голготагийн загалмаа гэдэг нь Есүс совдлогдсон хэлбэрээр дүрслэгддэг. Энэ нь юуг бэлэгддэг вэ гэхээр Есүсийн зовлон бэлэгддэг юм байна. Харин Несторчууд тухайн үед хоосон загалмааг бэлгэжсэн. Тэгээ хоосон загалмаа нь 8 талдаа бөмбөрцөг хэлбэртэй. Тэгээд хоосон загалмааг юуг бэлэгддэг вэ гэхээр Есүсийн амьдлыг бэлэгддэг байсан. Тэгээд харин Монгол нутгаас олдож байгаа загалмаанууд бол хас хэлбэртэй. Тэгээ бас шувууны хэлбэртэй байдаг нь ерөнхийдөө Хэрээд болон 8 онгууд аймагуд Христ итгэлийг өөрийн болгож авахдаа Монголд нутагшин гэж ярьдаг тийм монголчуудын дотор 100 гаруй жил 100 гаруй жил байхдаа бүр ингээд монголчуудын бэлэгдлийн нэг төрөл болсон байна гэж хэлж байна. Загалмаа дээр байж идэг хас тамхины юуг бэлэгддэг вэ гэхээр ерөнхийдөө үн мөнх байдлыг бэлэгддэг юм байна. Тэгэхээр загалмаа дээр үн мөнх байдлыг бэлэгдэж байгаа Христ итгэлийг тийм Несторын энэ сургаал номлолыг үн мөнх байхаар бэлэгдэжсэн байна. Нөгөө талаараа тэр шувуу хэлбэрээр одоо хийжсэн нь болохоор зарим талаараас монголчуудын өөрсдийн цагаан шонхор шүтэнтэй бас холбогдуулж загалмааг ингэж бас хэрэгжилж ижээ гэж бичсэн байна. Тэгээ одоо ч гэсэндээ ер нь маш ихээр олддог юм байна. Тэр ч үтгийг хэлэн зарим одооны хөдөө байдаг малчдуудад эцэг өвгдөөс нь дамжаад бас Хэрээд монголчуудын Хэрээд аймгийн бас их Монгол улсын үед хэрэгжилжсэн загалмаанууд өвлөгдөж ирсэн байна. Тэрний нэг одоо юу жишээ гэх юм бол одоо энэ Сүхбаатар аймгийн Дарганг сумын Угуул Ахмад багш Товсон нор гэдэг хүний одоо өвөг дээдсээс нь уламжиж ирсэн 400 гаруй хөрөл идэл одоо идлүүдийн дунд тийм ээ гуйлаар цутгаж хийсэн шувуун дүрстэй хасан хэлбэртэй дээрээ ингээд зүүдэг юм сэнжтэй тийм загалмаанууд байдаг юм байна. Тэгээ энэ нь болохоор яг тэр тухайн үед тийм Хэрээд их Монгол улстай холбоотой загалмаанууд байдаг юм байна. За тэгээд бас Баян-Онгор аймагт байдаг Дааган чулуу, Баян-Мөлгийн аймгийн Сагсаа суманд байх Даянбаатарын хөшөө нэртэй хүн чулуунуудад загалмаа хэрээс дүрсэлсэн байдаг. Энэ нь болохоор бүгдээрээ Монголд дундад зүүнний үед байсан Несторын Христ итгэлтнүүдийн одоо дурсгалаа гэж ингэж үздэг юм байна. Несторын Христ итгэл маань одоо яагаад ингэж Монгол нутагт Төв Азид ч юм уу те үлдэхгүйгээр алга болсон бэ гэж одоо бас нэг юм эрдэмтдийн юм судалгаа бас төгөлт байдаг юм байна л да. Ерөнхийдөө Монгол Несторын Христийн одоо Нестор урсгал маань монголчуудын хувь заяатай ерөнхийдөө одоо бат ийм холбоотой байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл монголчууд Мандан мадрах үед хамгийн оргил одоо үедээ байсан. Хөгжил цэцгэлийнхаа. Тэгээ монголчууд бууран доройтох үед дагаад Несторын урсгал сүм чуулганууд устж өгөх болсон ба. Тэгэхээр энийг ерөнхийдөө ийм байдлаар одоо дүгнсэн байна л да. Бомбын ёс Несторын Христ итгэл хоёр монголчуудын ивэлдор дэлгэрч байсан. Тэгээ яагаад тэгэхээр нэг нь Хятадын бомбын ёс бол Хятадын шашинд шахагдсан. Нөгөөх нь буюу Несторын Христ итгэл католик чуунаар хавчигдсан. Тэгээд аль аль нь монголчуудын ивэлдор монголчууд өөрсдөө хүлээж авч дэлгэрүүлж байсан. Гэхдээ монголчууд эднийг материалын байдлаар дэмжиж байсан ч
чухамдаа одоо тий цаашаа хөгжүүлээд институтын байдал гэх юм уу одоо буддаа лал шиг бие даасан институтын байдал хүртэл хөгжүүлж чадаагүй. Яг өөрсдөө холбоотой монголчууд өөрсдөө монголчуудын хувьд одоо тухайн ард түмэнтэй холбоотой байдлаар авч явсан учраас эднийг мөхөх шалтгаан болсон гэж хэлж байгаа юм. За тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр 13 дугаар зууны сүүлийн үеэр одоо ил хаад гэж түрүү ярьсан Персид төвлөжсэн Несторын шашинны одоо ерөнхийдөө захирж исэн ил хаад маань өөртөө лалын шашинд хилд орхуулсан. Тэгээ энэс болоод ерөнхийдөө тэнд төвлөж Персид төвлөжсэн Несторын сүм мөхөж эхэлсэн байна. За 1368 онд Монголын Юан гүрэн Хятадх нөлөөгөө алдаж их нутагтаа буцжээ. Тэгээд энэ үед Хятадын Мин улс байгуулагдсан. Тэгээд Хятадын Мин улс байгуулагдсанхаа дараа Несторын Христ итгэлийг монголчуудын шашин гэж үзэжсэн байна. Их сонирхолтой. Тийм учраас монголчуудыг Хятадаас одоо гараад Монгол их нутагтаа ирсний дараа тухайн үед Хятадын нутагт үлдсэн Несторын сүм чуулгануудыг устгаж эхэлсэн байна. Монголчуудын шашин гэж хөөж цэвэрлсэн байна нутгаас. Эндээс ямар дүгнэлт гарч болж байгаа вэ гэхээр ямар ч гэсэн Несторын Христ итгэл бол ерөөсө монголчуудын шашин гэж хүмүүс үзэжсэн. Монголчууд өөрсдөө ч гэсэндээ Нестор итгэлийг манайх гэж үзэжсэн байгаа юм. Тэгээд сонирхолтой нэг католик чуулган католик урсгалыг Монголд орж ирэхэд тэрийг бол харийн гадны шашин гэж үзэжсэн байна. Тэгсэн мөртлөө Христ итгэлийг Несторын Христ итгэлийг манайх гэсэн ийм хандлагатай байсан гэж ингэж бичиж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 1941 онд бичигдсэн нэгэн сурвалж бичгээр өнөөдрийн байдлаар Нестор итгэл юу байна уу гэж судалгаа байсан юм байна. Тэгэхээр энэ тэгт сая 500 мянга орчим Нестор итгэлтэн зөв 1941 оны байдлаар байсан гэсэн ийм судалгаа байна. Тэгээ 2000 оны бас нэг судалгаа байна. Тэгэхээр энэ судалгаар бол одоогийн Азербайджан буюу дундад Азербайджан тэгээ Армянд нэг багахан бүлэг байна гэж үзэж байгаа. 1934 онд Бельгийн номлогч Антон Монстерт тэгээ өөрийн нэг нийтлсэн одоо бичсэн нийтлэлдээ одоогийн Ордсын Отог ба Үүшин хэмээх хоёр хошуунд эрхөө довог байгаа тухай бичсэн байна. Тэгэхээр энэ талаар Болормаа түүхч Болормаагийн хийсэн ариун номын эрэлт мөрөөр гэдэг ийм баримт кино байгаа. Тэгээ энэ дээр эрхүүд гэдэг энэ овгийн талаар илүү дэлгэрэнгүй одоо гарсан байт юм лээ. Та бүхэн энийг бас үзүүлэх зүгээр гэж бодож байна. Ингээд эцэст нь бол хэлэхэд ямар ч гэсэн энэ Нестор итгэл бол монголчуудын гол итгэл бишрэлийн нэг болж тэр битгийл монголчууд өөрсдийн гэж үзэх хүртлээр ингэж байжгаад гол нь монголчууд бууранд ороодох үед бас дагаад энэ Несторын Христ итгэл маань гэж устж мөхөж өгөө болсон байт юм байна. Тэгэхээр бид нар бол Христ итгэлийг гадны гэхээс илүүгээр магадгүй мартагдсан зүйл маань эргээс сэргэж ийн гэж үзэж болохоор юм шиг зүгээр миний хувьд тэгж санагдлаа. Тэгэхээр ямар ч байсан би өөрийнхөө их хэмжээнд уншиж ойлгосон зүйлээ ингээд нэг жижигхэн тойм маягаар та бүхэндээ хөрвөлээ. Тэгээд та бүхний маань итгэлийн танин мэдхүүд жижигхэн ч гэсэн нэмэр болох болтугай гэж хүсэж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.